Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. Энэ удаагийн дугаарт сангийн яамны дэд сайд Ган хуйг оролцож байна. Бид өнөөдөр санхүүгийн зах зээлийн талаар тавьж ярилцах болно. Одоо яг үйл явц ямар байна? Одоо таны ажил амьдралд яаж нөлөөлж байна? Хэр их завгүй байна? Одоо амьдралаас хэр их тасарч байна ч гэдэг юм уу те. Энэ дээрээс яриад эхлэв. Юу сангийн дэд сайдын хувьд бол ажил ер нь нэлээд гаршаад ирлээ. Энэ нөр улс төрийн албан тушаал байдаг учраас бол өнөөдөр сонгуульд төгсөнтэй холбоотой бол мэдээж яг одоо улс төрийн ажил руу тодорхой хэмжээнд бол орох шаардлага зайлшгүй гарч ирд юм. Нөгөө талаас хэдий ч одоо сонгуульд төхөөд ирсэн бас одоо нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа гэд энэ сангийн яамныхаа ажлыг бас орхигдуулахгүй байх талаас нэлээд их анхаарч ажиллаж байна. Хөгжилтэй орнуудын ард иргэдний өөрсдөө санхүүгийн талаар өргөн мэдлэгтэй байдаг. За манай улсын иргэд бас амьдралынхаа хүнд хүчээр үед бас зарим зүйлийг умартах мартах үе гардаг л да. Тэгээд та ингээд Монгол улсад болж байгаа энэ санхүүгийн зах зээл тэр тусмаа одоо энэ хөрөнгийн зах зээл, за банк санхүү те мөнгөний зах зээл энэ талаар ингээд энэ бүтцчлээд ерөнхийд нэг тийм ерөнхий ойлголт өгөөч та. Ер нь бол манай эдийн засагт яриад байдаг да. Ер нь арилжааны банк гэдэг бас хагас дотоо хөгжүүлж гисэн нэг системтэй бид нар яваад ирсэн. Хөрөнгийн зах зээлийг 91 онд одоо байгуулж хахад би анх ажилд маань орж ирсний хувьд бол мэдэх юм. Тэгээ эргээ бодоход бол алдсан зүйл нь илүү их байгаа. Хөрөнгийн зах зээл зүйлийн 20 жилд бол хөгжөөг. Үүнд бол тухайн санхүүгийн боловсролын асуудал иргэдийн нөгөө талаас бол бас манай бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн одоо бизнес эдийн засгийг ойлгох ойлголт бага байсан учраас бол бид нар тийм системийн томоохон хэмжээний алдаануудыг гаргаа явуулсан харагдаад байгаа. Өнөөдөр бол байдал арай нааштай болж байна. Түрүүн хэлсэн хөгжлийн банк бол байгуулагдчихлаа. Засгийн газраас бол бодлогын банкыг үүсгэн байгуулах чиглэлийг ер нь гаргаад ажиллаж байна. Төрийн банк маань орон сууцны банк болгоно. Тодорхой нарийн мэргэжсэн чиглэлтэй зорилттой зах зээл нь маш тодорхой тийм байдлаар ажиллах. Засгийн газрын бодлогын банк байдлаар ажиллах өслөг бол үрдүүлж байна. 2 жилийн өмнөөс бол хөрөнгийн зах зээлийн шинжилгээг бол ерхий сайд Батболтын одоо санаачилгаар эхлүүлсэн. Энэ үр дүнгээ өгч хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны чиглэх ард нийтийг одоо хөрөнгийн зах зээлд оролцуулах боломжийг хангах төр төлбөр тооцоон дээр үүсэдсэн асуудлыг зохицуулах. За хөрөнгийн зах зээл дээр ер нь 20 жил яваагүй асуудлыг бол хөдөлгсөн гэж хэлж болно да. Үн цаасны шинэ хууль маань бол батлагдаад ирлээ. Батлагдах нь байна. Улсын их хурл дээр одоо хэлцэгдэж байна. Тэгэхээр ард иргэд бүгд тэгш мэдээлэлээр хангахдаа компаниуд нь өөрсдөө санхүүгийн тодорхой хариуцлага хүлээгээд хувьцаагаа олон түмэнд гаргаж байна. Хөрөнгийн зах зээл нь банкныхаа салбартаа хамт хөл зэрэгцүүлэн хөгжих боломж гарснаар бол одоо нэг талаасаа мөнгө босгож байгаа хүмүүст олон сонголтууд бий болно. Нөгөө талдаа мөнгө байршуулж байгаа хүмүүст бол эрсдлийн одоо өөрийнхөө хүсэмжээс хамааруулаад хөрөнгө оруулалт хийх боломжууд бол арай өргөн царвартай болж. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бас давхар том боломж бий болж байгаа. Юу гэхээр Монгол улс зөвхөн дотоодын хүчнөөс бололцоогоор гадны шууд хөрөнгө оруулалтаар өөрийн хэрэгцээгээ хангаж эдийн засгаа хөгжүүлж авсан бол өнөөдөр бид нар дотоод руу хөрөнгө оруулалтын багцын хөрөнгө оруулагчид гэж ярьдаг. Портфолио инвесторуудыг бол татаж оруулж ирэх боломжууд гарч ирж байна. Нөгөө талаас бид өөрсдөө гараа тосоод суулгүй гадны хөрөнгийн зах зээл дээр очиод мөнгө босгох болцоо гарч ирж байгаа. Энэ одоо шууд энгийнээр хэлэхэд бол Лондонгийн хөрөнгийн бирж манай биржийг удирдах байна гэдэг маань манай компаниудад эргээд Лондонгийн хөрөнгийн бирж дээр очиод мөнгө босгох болцоо нэгдэж.
манай ард иргэд ярьдаг ихэнх нь ч байгаа. Тодорхой хэсэг нь банкны зээлд хамрагдсан байдаг. За тэд нь бас байрны зээл гэж байгаа. Энэ бодлогын хүү гэдэг имийг та нэг тайлбарлаад өгч. Эдгээр ч одоо байрныхаа мөнгийг төлөхдөө 2-3 дахин нугалж төлөөд энэ жилийнх нь хүү 20-30% болчиход идэг. Энэ яга буулгаж болдгоо гэдэг талаас нь та энэ бодлогын хүүг хоёр талаас нь юутай холбогддог юм инфляцтай тийм ээ. Тэгээд тэр хүүтэй нэг холбоо тайлбарлаач. Бодлогын хүү бол одоо төв банкны хэрэгсэл. За. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг нэмэгдүүлэх бодлого байж байна. Тэгвэл хүүгээ бууруулдаг. За. Эдийн засаг дахь мөнгө хэд их болоод худалдаа авах чадвар нэмэгдээд нөгөө нэг 100 хэдэн бараан дээр хүмүүс очрлоо дараалаад үнийг хөрөгдүүлээд эхэлвэл хүүгээ нэмэгдүүлэх замаар мөнгийг багасгаж эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг багасгаад банкудаар дамжуулж шээ. Дамжуулаад үнийг тогтоох арга л. Тэгэхээр энэ дээр бол нэг айхтар ижидтэй ойлгомжгүй зүйл бол байхгүй. Өнөөдөр Төв банк мөнгийг эдийн засгаас татаж авах гээд 1275% хүүг тогтооцсон байж байгаа. 1275% хүү гэдэг бол өөр асар өндөр хүү. Төв банк бол энийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр түрүүн оны инфляц 10.3 болчлоо. Одоо энэ онд бол инфляц бас их өсөлттэй болох нэ, болохоо байх нэ. 12 хүрчлээ ихний улирлын байдлаар. Тийм учраас бид нар хүүгээ нэмнэ гэдэг. Би бол энэтэй санал нийлдэг. За. Энэ тэгээд санал нийлдэг шалтгаан одоо нэг хэдэн хормын дараа хэлээ. Зүгээр хүү ерөнхий төвшин нь одоо юу гэдэг өнөөдөр өчигдөр хоёрыг харьцуулахгүй шүү дээ. Хандлагыг харьцуулна. Хандлагыг харьцуулбал би анх энэ хөгжлийн алтан сангийн банк ус санхүүгийн компаниг байгуулаад зээл олгож байгаа. Тухайн үед олгож исэн бидний зээл бол 8% зээл, сарын 8% зээл хамгийн бага байсан. Яг л өгөхлөр зээл олгохоо болсон байсан. Ламбардууд бол сарын 30% зээл олгож. Тэр төвшин 2000 онд энэ маань 60% болсон өндөр байна гэж ярьж байсан. Гэхдээ бол зээл өгөөч гэдэг тэр талаас хүмүүс илүү ханддаг байсан. За нэг 2005 он хүртэл бол зээл өгөөч хүү бол хамаагүй гэдэг байдлаар байна. Хүртээ хэмжээнд байвал болж байна. 2005 оноос хойш бол хүү өндөр байна гэдэг. Тэгэхээр нөгөө мөнгө бол асуудал биш болсон 2005 оноос. Хүү өндөр байна. Намайг банкны ажлыг өгж байхад бол банкны зээлийн хүү бол нэг 20% төрсэн байсан. Дундчаар жилийн 20. За орон сууцны зээлэг бол жилийн 10-11% төрөгдсөн байсан. Өнөөдөр засгийн газраас бол явуулж байгаа бодлого нь одоо би Төв банктай яагаад санал нийлэхгүй байгаа юм. Өнөөдөр зах зээл дээр бол хоёр тал байдаг. Нэг талд нь эрэлт, нөгөө талд нь нийлүүлэлт. Төв банк бол мөнгө илүүдэд байна, хүмүүс юм бодлож аваад байна, эрэлт их байгаад байна гэдэг. Жохон бүдүүлэг агаар. Энэ эрэлтийн хөмийг харин тий мөнгийг зарцуулахгүй, хүмүүсийг юм бодлуулахгүй гэдэг байдлаар эрэлтийг хязгаарлаж байна. Санаа нь бол зөв. Гэхдээ үр дүн нь юу гараад байна вэ гэхээр зөвхөн эрэлтийг хязгаарлах биш. Нөгөө нэг амин чухал болоод байгаа. Монгол улсын эдийн засгийн урт хугацааны бие даах чадвар, өрсөлдөх чадвар, үр ашгийг боомлсон шийдвэр гэж үзэж байгаа. Яг одоо гэхээр энэ өндөр хүүн очоод манай юм хийх гэж байгаа, юм үйлдвэрлэх гэж байгаа, барааг нийлүүлэх гэж байгаа, үйлчилгээг нийлүүлэх гэж байгаа хүмүүстээр очиж буугаад. Тэгэхээр бид нар өнөөдөр бол эдгээр бол эднэ, хэрэглэдгээр бол хэрэглэнэ. Өнөөдөр бид нар энийг арай хямдаар, арай одоо боломжийн чанартайгаар Монголдо ажлын байрыг бий болгох байдлаар үйлдвэрлээд гадагшаага урсж байгаа валютын урсгалыг багасгаад экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр. За экспорттой хаяа гэхэд импортыг орлох байдлаар ажиллах гэж байгаа юм дээр энэ 1275% хүү бол очиж үнэхээр өндөр тусаад байна. Тэгэхээр Төв банк бол өнөөдөр зөвхөн инфляц гэхээсээ илүүтэй ажлын байр, эдийн засгийн өсөлт гэдэг зүйл дээр бол засгийн газартайгаа илүү нягт нэмбэ ажиллах хэрэгтэй болов гэж би хувьдаа боддог. Өнөөдөр 1275% бол банкн дээр очиод яг Монгол банкны үнэт цаасыг авахд яаж тусч юм гэхлээр 3 сарын хугацаатай
Монгол онцны үнэт цасыг банкуд 16% авч байгаа. Төв банкнаас эрсдэлгүй 16% хүнтэй мөнгө байршуулах тийм сайхан хадгаламжийн үйлчилгээ үзүүлж хахад арилжааны банкуд нөгөө талдаа гам үйг гэдэг тэр чинь цонхны үйлдвэр эхлүүлэх гэж байгаа, тоосхны үйлдвэр эхлүүлэх гэж байгаа бизнес эрхлэгчд бол лавл 16-аар зээл өгөхгүй. Ягаад гэвэл тэр үний бизнес нь эрсдэлтэй, дадал чирэгдэл ихтэй тийм байна. Юу ажилгүйд л ер нь нийгэмд за яг мэдээж сөрөгдөлтэй эерэг тал гэж байдаг бол ямар тал байдаг гэж бодож байна. Эерэг тал байх зүйл бол туйлын баглах л та. Ажлын байр бол өнөөдөр Монголд бол харин их болчиход ажилгүй хүнээсээ их болчиход байна. За өнөөдөр аль сониг дэлгэсэн аль сонигор зургатаар зар харсан байна. Ямар ч хүнтэй гар барьсан байна. Сайн хүн байна уу гэсэн тийм зарууд. Харин тийм. Над дээр хүртлэрч ирэл сайн хүн өгөөж гадны хүмүүс ч ирхэн, Монгол хүмүүс ч ирхэн тийм мэрэгчлээ ийм хүн байна. Харин тийм. Цалин болохоор өндөр баг. Би одоо 1204-ний цалинтай ажилд 91 онд орж исэн. Тухайд бол гайгүй цалин байсан. Гэхдээ $20 байсан. 28,000 төгрөгөөр 97 онд Төв банкнд орж исэн. Тэр бас нэг $30 цалин байсан баг. Тэгээд ажлыг нь бол голохгүйгээр харин өөрийгөө голоод яваад байсан. Залууч бол надтай уулзахлаар амжилтанд яаж өргөө асуугаад байдаг. Тэгээд би нэг зүйлийг хэлдэг. Тэр нь ер нь бол ажил голохгүйгээр цалин хөлсөө голохгүйгээр өөрийгөө хөгжүүлээд яваад байвал эцсийн дүнд бол үр дүнд хүрдэг. Одоо болохоор над дээр залууч бол орж ирчээд цалин хийдэг хамгийн түрүүнд асуу. Юу их асуухгүй. Яг цалин хөлсөнд байгаад түрүүн нь одоо нэг сайн болов гэдэг ингээд ажил аваад ингээд харсан туршлага байна л да. Үнээр ажилдаа их гологдож. Тэгэхээр залууч бол маань өөрсдөө бас тодорхой хэмжээнд голдог болоосаа өөрийгөө голоод өөрийгөө сайн сурах боломжтой байгаа үедээ боловсруулаад аваач. Ажил хийгээ сурчаач. Нэг хэлтэй болоод аваач. Харьцааны соёлтой болоод аваач. Сууж сураач. Өөрийгөө илэрхийлж сураач. Бичиж сураач алдаагүй. Тийм зөвлөгөөнүүдийг өгч байгаа юм да. За болох. Энэ яг нөгөө ажилгүйд инфляц бууруулахад нөлөөлдөг гэж нэг онол төр байдаг байхгүй тий. Яг бүдүүлгэлтэй нэг одоо хүмүүсийг ажилгүй байлгаад орлогогүй одоо замыг зарахгүй юм зарахгүй гэдэг. Юу та дотоодын бүтээгдэхүүн гэж юу юм бэ? Нэг эцсийн хэрэглэгч иргэнд очихдоо ямар шугамудаар дамжиж очдөг юм бэ? Тэгээд хаана богдчиход байд. Нийт манай эдийн засагт бий болгож байгаа үйлдвэр үйлчилгээгээр бий болгож байгаа бараа үйлчилгээ бүтээгдэхүүн тэдний нийлбэр дүн баг. Тэрнийг бол яг нэг хүн ногдох байдлаар бид нар яриад байдаг шүү дээ. Зүгээр л хуваачдаг шүү дээ. Тэр нийт эдийн засагт бий болгосон байлгаал хүн амынхаа тонд хуваачдаг байхгүй. Тэгэнгүүт надад яг тийм орлого байдаг шүү дээ гэдэг бол би ч оюутан багтаа тэгж боддог байсан л да. Ягаад тийм гэдэг вэ нэг үсээ. Тэгэхээр тэр нь өөрөө нэг эдийн засгийн өсөлтийг ягаад айл өрхөд хүн дээр буухгүй байна вэ? Бид нар ядуураад байна гэсэн нэг тийм яригадаад байна шүү дээ. Би бол яг энэ дээр тайлбар нь маш хэлбэр байна. Баялаг эдийн засаг бол тодорхой цэгүүдүүд бол бүтээгдэв. Одоо жишээлбэл ухаан удгийн бүтээн байгуулалт байлаа. Нөгөө талд бол оюутлын бүтээн байгуулалт явж байна. Энэ барилгын салбар яаж хөгжиж байгааг та нар харж байгаа. Өнөөдөр уул уурхай дэлхийн хойг эзлээд байна гэдээ бас яриад байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн тийм биш байгаа шүү. Үйлдвэрлэл үйлчилгээ дэлхийн хойг эзэлсэн хэвээр байна. Тийм үү. Эрдэнэт одоо оюутлогоо, тавталгоо оруулаад ч гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэр NSO.mn гэдэг үндэсний статистикийн газрын сайт байж байна. mof.gov.mn гэдэг манай вебсайт байж байгаа. За хувийн рекламыг бол ganway.com-оор ороод энэ талаарх мэдээллүүдийг линкүүдийг аваад ингээд уншиж болно. За өнөөдөр эдийн засаг өсөж байгаа нь бол одоо нийт ард иргэдэд яага хамаагүй байна гэж ярихлаар би санал нийлдэггүйгээ хэлэхэд бол
төр засаг бол улсыг төлөөлөд энэ ч тухайн одоо баялагийг бий болгож байгаа компаниудаас татвар хураамж чимтгэлүүдээ хурааж аваад тэрнийг дахин хуваарлт хийж байгаа. Дунд боловсрол өнгөө байна. Багш нарыг цалин нэмж байна. Сургуулиудыг халааж байна. Цахилгаантай байлгаж байна. Зам харгууг барьж байна. Улсын аюулгүй байдлыг хангаж байна. Тэгэл цэргүүд маань өсөхгүй байна гэсэн үг. Дотоод амар амгалан байдлыг хангах одоо үйлчлэгийг бол төр засаг үзүүлдэг. Төрийн захиргааны байгууллагуудын байр савыг хангадаг. Төрийн албан хаагчдыг цалинжуулдаг. Төрийн үйлчлэгийг бол үзүүлж байна. Төсөв энэ жил бол 6 их найдад үрж байна. 6 их найдад бол одоо нэг 5 жил 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бол одоо томшгүй. Юм байна л да. За. Тэрнгээр бол хөрөнгө оруулалт маш их хэрэгдэж байна. 2 их найд төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол энэ жил төсөвт хийж байна. Тэрнгээр бол замууд өргөдөх нь шинэ байшин сав баригдаж байна. Нилээд их хэмжээний урсгал зардал нэмэгдэж байгаа. Тэрэн дээр цалингуудыг нэмсэн нэмж байгаа. Тэтгэмжийг нэмсэн нэмж байгаа. Энэ нь бол нөгөө нэг баялагийг бүтээгээд байгаа татвар төлөгчдийн мөнгийг хурааж аваад энэ чинь хойрлж байгаа. Дөргиддээ тэгш хүргэж байгаа юм. Энэ жилийн мөнгөний бодлогын хувьд бол манайх ч н одоо юу юм бэ? Хөрөнгө оруулалтынх нь бүтцэн их бага байлаа шүү дээ. Энэ жилээс л одоо нэмэгдэж байгаа. Тэр дундаа энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дотор энэ боловсролын салбарт хичнээн хувь эзэлж байна. Энэ ихэр их нэмэгдэхээр байна. Энийг нэмэгдүүлэх боловсролын салбарт бол ер нь 15% ногдож байгаа хөрөнгө оруулалт. За нодлонгийнхтай харьцуулбал тэр бол нийт төсөвтэй бол буурсан дүн. Абсолют дүнгээр нь ингээд аваад үзвэл нэмэгдсэн. Өнөөдөр яг бодлогын хамгийн том зорилтууд дотор бол боловсрол мэдээж хэрэг ордог. Тэр тал дээр бол маш ихээр анхаарч байна. Сургуулиудыг маш ихээр барьж байна. Та нар харж байгаа хөө. Наацхан л хэрнээ хөгжим бүжиг ингээд очиад харахад чинь урталтан дээр том мэргэжлийн олон улсын төвшний өргөтгөл ингээд бариад тавьчлаа шүү дээ. Тэгэхээр тэр талын ажлууд бол маш сайн хийгдэж байгаа. За хувь нь багасна гэдэг маань бол өөрөө ажлын хэмжээ багассан гэсэн үг биш. Нөгөө талдаа бол бидэнд нөгөө талд тавьсан байгаа зорилтууд маань бас нэмэгдсэн байна гэсэн. Ялангуяа дэд өвтэй зарчим хүчний асуудал. Тэр тал руугаа бол их хэмжээний мөнгө тавьсан. Тийм үү. Тэр 2 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Тэрэн дээрээс гадаад зээл тусламжийн нэмэгдээд 2.5 болж байсан санагдаж байна. Тэгэхээр бол энэ түүхэндээ байгаагүй өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг бид нар хийхээр зөв. Тэгээд одоо сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэхчээр тэгтээ арай дэндүү том сав бэлтээд байгаа юм шүү. Тэрнтэйгээ зэрэгцүүлээд хүмүүсээ бэлтгэх одоо сургууль барихны хэрэг доторх чанарыг сайжруулах багш нарын цалингаас авахгүй эдгээр дээр ямар балансын ажил хийж байна. Балансын ажил бол хийгдэл байгаа одоо энэ цалингаа багш нар маань одоо 3 сард нэмүүлэх байснаа 2 сар болчихсон. Тэгээд гих мэтэр цалин бол одоо дэлхий дээр өнөөдөр 1 жилийн дотор 54%-аар цалингаа нэмж байгаа тийм улслаад байхгүй. Миний дурснаар. Тэгэхээр энэ бол бас яваад байна. Тэр 54%-аар нэмж байгаа улс чинь 160 мянга байгаа шүү дээ. Тийм 160 гэдэг бол одоо нийт ажиллах хүчний 15% цалин. Хувийн хвшлийн дэрэг дагаад бол нэмсэн байна. Нэмж байгаа. Нөгөө талдаа 54%-аар цалин нэмэгдэж хахад барааны үн 10%-аар нэмэгдэх нь их үү багуу гэдэг бас нэг тийм философи асуудал тавьж болох юм. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө төв банкныхаа бодлого руу эргээд орвол засаг бол хөв бууруулахын төлөө нийлүүлэлт талыг нэмэгдүүлэхийн төлөө 4 жил 300 сая тэрбум төгрөгийн бондыг гаргасан. 300 тэрбум төгрөгийн бондыг гаргаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжээ. Бага хүүтэй зээлийг жижиг дунд үйлдвэр уламжлалт манай ноос ноолоор одоо үйлдвэрлэгчд малчтад татаас болон одоо бага хүүтэй зээлэр олгоё гэдэг тийм шийдвэр гаргасныг санаж байна. Тэр нь бол ердөөсөө л энгийн зорилго. Бид нар баялагын хараал гэдэг. Баялагын хараал гэдэг чинь болохоор очиод бид нар бүх юмаа газрынхаа
хэвлэлээс олсон юмтай хувь заяагаа үйж байгаа болио гэдэг тийм санаал байна. Тэгвэл бид нар хажуугаар нь ал аж ахуйгаа, хөдөө аж ахуй одоо газар тариалангаа үйлдвэрлэлээ, үйлчилгээгээ хөгжүүлэх яа л гэсэн үг шүү дээ. Тэрнийгээ дэмжиж өнөөдөр бид нар бодлого явуулаад. Тэрэн дээр бол ямар нэгэн байдлаар одоо галаанд өвчин гэж ярьдаг бол уул уурхайг дангаар нь хөгжүүлэхгүй барилгын салбараа хөгжүүлээ. Зээлүүдээ нь олгоё. Төмөр замаа барья. Замын үүдээ янзлая. Алтан булгын чөлөөт бүсээ бий болгоё. Энэ хар замуудаа тавья. Хотын төвлөрлийг сааруулъя. Шинэ хотуудыг бий болгоё. Оюутны хотхон кампусыг бий болгоё. Яттаас тэр зээлийг авчираад бүх багш нараа компьютертай болгочихъя. Би Монголын оюутны холбооны хувьд бол цахим ирээдүйгээд энэ 70,000-ыг эдийн засаг руу гаргачих гомсон гэж бодож ирсэн. Манай оюутнууд арай өөрсдөө халах тогтч орж ирээд 70,000-аараа компьютер аваад туслаадаг гэсэн. Тэгээд бид нар интернет үйлчилгээ үзүүлэгч, компьютер үйлдвэрлэгч, банкуд, лизингийн компаниуд одоо тэр бүх холбогдох агентлаг яамдууд нь ингээд нийлж байгаа оюутнуудаа сонголт өгч. За та нар нэг 10 хэдэн сар компьютер авах одоо тэр мөнгөө 70,000-аар авахаа болоод компьютер одоо авч байгаа. 70,000 чинь шууд тэр компьютер нийлүүлэгч компаниудын бас руу шилжүүлээд гэдэг тийм байдлаар энэ ажлыг ингээд явуулчих. Тэгэхээр бол ингээд нөгөө төр арай илүү уян хатан иргэний нийгмийн байгууллага ялангуяа миний тохиолдолд бол энэ оюутан залуусаа сонсъё гэдэг ингээд өөдөөс нь алхмуудыг бол хийгээд оттойгоор үр дүн гаргаад ингээд явчихна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талын бодлого явуулчих чинь. Тухайлбал одоо компьютерд үйлдвэрлэж байгаа манай 3-4 компаниуд юм байна. Тэр компаниудыг оруулж ирж байгаа эд анги дээр нь гайл нүүрт авахар түр хадсан нь яасан бэ гэдэг шийдвэрийг бол бид нар дотроо одоо хэлсэн чинь. За та юу гэж бодож байна? Бид нар хизээ бүгдээрээ орон сууцтай, цэвэрхэн хоттой. Тэгээд бидний мах 3,000 төгрөгийн үнэтэй. Харин цалин $3,000. Тэгээд энэ ч одоо тэр $3,000-тай хүн бол хоригдол үүсгэх нь бүх хэрэгцээгээ ханган дараа нь боловсрон сэтгэн бүтээмж өссөн шүү дээ. Тэгээд хизээ бид танд ийм ирээдүй байна. Та хизээ болно гэж бодлоо. Тэгээ тэр цагийг ойртуулахын төлөө ажиллая гэдэг. Танд яг програм байна болоод ийш орж ирээд өөрийнхөө нэмрийг чаддгаараа л одоо чартааж яах гэж хэлмээр. Нөгөө талдаа бол хүний хүсэл бол одоо эдийн засгийн хамгийн анхны хичээл ороход л их сургууль байна. Эдийн засгийн төвд юу гэж үздэг гэхээр хүний хүсэл бол хязгааргүй. Тэгэхээр хэдэн жилийн өмнө хизээ бид нар $1,000 сая төгрөгийн цалинтай болох вэ гэдэг дээр орж ирээд хүмүүс асуудаг байсан. Тэгээд болонгот $3,000 гэж ярьдаг. Өмнө нь Орос шиг болчих юмсан гэж ярьдаг байсан хүмүүс. Өнөөдөр би баярлаад байгаа юм л да. Бид нар ингэ цаашаа яваад байна шүү дээ. Өнөөдөр над дээр Facebook-аар зарцж байгаа залууч бол Японд юм байна, Италид юм байна, Америкт юм байна шүү дээ. Яагаад манайд тийм байна гэж яриад байгаа байхгүй. Би юунд нь баярлаад байна вэ гэхээр Оросд тийм байна гэж ярихаа болчих. Зүүн Европод тийм байна гэж харьцаж ирдээс хийж ярихгүй. Бид нар тэднээс ингээ хол дээшээ ингээ тасраа явчих. Нөгөө Төв Аз, Казах тийм байна гэж ярихгүй байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм. Очингуудаа яг дэлхийн нөгөө хамгийн хөгжилтэй нэг 3 улсыг нэрлээд байгаа хамгийн их. Япон тийм байхад яагаад Монгол тийм байгаа юм бэ? Тэр бол надад их сайн гоё санагдаад байгаа байхгүй. Яагаад юугээд хэлээд өгнө гэхээр бид нар хөгжөөд байгаа юм байна. Бидний орчин өөрчлөгдөд байгаа юм байна. Бидний үзэж харж байгаа юм нь өөрчлөгдөд байгаа юм байна. Орлого маань нэмэгдээд байгаа юм байна. Шаардлага маань улам нэмэгдээд байгаа. Бид нар дэлхийн хамгийн их өндөр орлоготой нийт дүнгээрээ биш нэг хүнд ногдох орлогоор тийм улсыг энэ ойрын 10 жилд бол бий болох боломжтой болчихлоо. Хүн болгон өнөөдөр бодоор бүрнэ нэгийг бодоод ажиллаа хийх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр ирээдүйг ойртуулахын тулд бол хүмүүс хин нэгнээс бурууг хаахаасаа илүүтэй өөрийн дотроо нэг сайн онгойлгож аваад сэтгэлгээ хандлагатай өөрчлөлтийг гаргаад ирээчээ л гэдэг. Тэгээд би ингээд яриа өгөөд суугаад байгаа шүү дээ. Эний энэ блог дээр тэгээд энэ сая чоны эдийн засгийн чинь програм байгаа юу? Яг ихний ээлжинд бол надад зөв санаан төрөөд би дөрөвдөг хичээлтэй тухай яриад явж байгаа. Хүмүүст бол нэг том цогцлын хөтөлбөр гэхээс илүүтэй сэтгэлд нь урайлаад сэтгэлээр нь татаад аваад явчих юм хэрэгтэй. Тэгээ яаж гэдгийг мэдэхгүй хүмүүс юу? Яаж гэдэг нь бол яг цогц хөтөлбөртэй бол ороод байна шүү дээ. Одоо манай намын хөгжлийн хөтөлбөрт бол бас тодорхой орчлоо шүү дээ.
дөрвөн үндсөөрөө гаргаж ирж байгаа уул уурхай, хууль, төр засаг, байгаль орчин, нийгмээ бид нар ингээд аваад явчихнаа. Тэрнийх баялагийг зүгээр идээд дуугаад одоо ингээд гожуулаад дуусгах биш. Бид нар ирээдүйн хойчтойгоо хуваалцах баялагын сангуудыг бий болгоод тэр баялагын сангуудыг Монгол залуучууд өнөөдөр хөрөнгө оруулалтын менежерүүд нь болоод гадаад том компаниудын хувьцааг худалдаж аваад ашигтай байрлуулад ногдол ашигаар нь үнийн зөрүүн дээр гарсан ашигаар нь бид нар улс орноо хөгжүүлээд ингээд бид бол тэр үндснийхээ баялагт бол ер нь хүрдэггүй тэр сандаа зөвхөн ашиг хүүгээр нь байдаг. Өөрсдийнхээ амьдралыг аваа явуучих чадвартай. Бидэнд болохоор тэр банкнд байдаг данснууд газар доор бас дарчихсан хэрэглэхгүй өөр болох болохоор хэрэглэн гэдэг ингээд дарчихсан алт зэс нөөц урааныхаа нөөцүүдийг ингээд орхичихсан тийм тогтолцоол өнөдөр хэрэгтэй. Тэрийг хөдлөхийн тулд тийм төвшөнд хүрэхийн тулд бол бид нар өтөр түргэн эхлүүлж байгаа энэ 1-2 том нөөцүүдээ газрын хэвлэлд байгаа нөөцүүдээ эргэлтэнд оруулж тэр мөнгийг оруулж ирж хүмүүсээ боловсруулад тэр сангуудыг бий болгоод хоригдлыг бий болгоод тэрнгээр хөрөнгө оруулалт хийж ирлээ. Эрх мэдэл албан тушаал багтахгүй. Хийх ёстой зүйлээ хаач бол би хийгээд явж чадна гэж бодож байгаа. Хийхин төлөө байна. Гэхдээ сайхан ерөөл хэлж сайныг хүссэнд бол талархал илэрхийлмээр байна. Тэгээ өнөөдөр бас цаг гаргаад тоогоод хурж ирээд яриа авсан бас их баярлалаа. Нэг үг хэлчмээр байгаа юм байна. Нэг гоё үг үүд би тэрийг нэг сүүлийн үед нэг хэдэн лекцүүдээр давтаад хэлсэн. Хэрвээ чи чадна гэж бодвол чи чадна гэдэг нэг хэлт юм. Тэгэхээр хүн өөрөө чадна гэж бодоод сэтгэлээд өөртөө итгээд явуулж чаддаг. Нөгөө талд нь болохоор хэрвээ чи чадахгүй гэж бодвол чиний зүг байдаг. Тэгэхээр бид нар за энэ ч бүтэхгүй дэ болохгүй дэ арай л худлаа юм да гэдэг ингээд явал. Тэрнгээр л болт юм байна л да. Тэгэхээр амны бэлгээс аштын бэлэг гэдэг одоо монгол үгийг л баруунчл одоо ингээд хэлцдэг. Залуустаа танаа төлөө эзээр дамжуулаад бас хэлчмээр. Зөвхөн залуустаа ч биш зүрх сэтгэл дотроо залуу ямагт явахыг би бодно. Өнөөдөр 50 хүрсэн хүнийг залуу сэтгэлгээтэй залуу хүн гэж хэлж болно. Хэрвээ үнэхээр энэ төр хүн залуу хүн шиг би авч чадж байгаа. Тэгэхээр цөмөрөө чадаж хийж бүтээхийн төлөө байцгаая залуусаа монголчуудаа нэг удаа сайхан заяасан энэ амьдралаа бол зөвхөн аар сарах юм. Зарцуулж өнгөрөхөө багасгая гэж уриалмаар. За ингээд баярлалаа. За баярлалаа. За эрхэм хүндэт үзэгчтэй манай өнөөдрийн бизнес to бизнес нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа.